үйлчилгээ Натратын байгууллагын 85 жилийн өмнө баярт оролцогчдод Монгол улс Натратын байгууллага үүсгэн байгуулагдсны 85 жилийн өргөлдүүлэн энэхүү байгууллагыг үүсгэн байгуулж өнөөдөр хүртэл хөгжүүлэхэд өөрийн мэргэжил чадвараа зориулж ирсэн үе үеийн анхамлууд Натратын хөлж та бүхэндээ Монгол улсын засгийн газрын нэрийн өмнө солон хуваалцаа ойн байрын мэндийг хүргэж сайн сайхны өрөөнийг өргөн дэвшүүлье. Натратын байгууллага Натратчдын түүхэн хүчлэх хугацаанд хүний эрх хэрэгчлөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шударга ёс, гэх ширхгийг хангах үнэтэй хууль нэмэр оруулж буй тэмдэглэн хэлэхэд таатай байна. Арчил зах зээл хүртсэн ялангуяа их газрын эрх зүйн тогтолцоотой орнуудад Натратын эрх зүйн төрийн салшгүй хэсэг хүний эрх, хүний дотор хөрөнгийн болон хөрөнгийн бусад эрхийг хангах нэгэн чухал элемент боллоо. Монголчууд хөдөлгөөн үйл хөдлөхөөр тэр дундаа газар өмчлөх хэрэгтэй болсноор үйл хөдлөхөөрөө эдийн засгийн эрхлэлтэнд оруулах уг харилцаа зохицуулахад Натратын үйлчилгээ чухал ач холбогдолтой улам бүр батлагдсаар байна. Төрийн дэвшлэх чигүүрийг хэрэгжүүлж буй Натратын байгууллагууд мэдээллийн шинэ технологи нэвтрүүлж хөгжлийн шинэ түвшинд хүрэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх, гишүүн Натрачдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарах нь тухайн байгууллагын энэ төлөвөний зорилго авах ёстой. Нийт Натраач та бүхэн хуулийг дээдлэн шударга ёсыг баримталж өндөр сахилах ёс зүйтэй байж эргэн хуулийн этгээдийг эргэцэн үйлчлэх шуурхай бүтээмжтэй бүрдэн чухал бөгөөд энэ нь нийт нийгмийн хэмжээнд үйл тогтоомжийг сахин биелүүлэх, эрх зүйн соёлыг нэвтрүүлэх, бизнесийн эрх зүйн орчинд таатай нөхцөл бүрдүүлэх, ач холбогдолтой ямар санаж эрхэмлэн ажиллах нь хэрэгтэй юм а. Монгол улсын засгийн газраас дэвшүүлэн тавиадгүй хууль дээдлэх ёсыг бүхий түвшинд төлөвшүүлэх, эрх зүйн шинжилгээг тууштай хэрэгжүүлэх, бизнесийн орчныг шинжлэх, ялангуяа улс оронд өрнөж буй бүтээн байгуулалтын томоохон зорилтуудыг эргэж байгуулах, аж ахуй нэгж хамтаараа хэрэгжүүлэх энэ үйлсэд Натрачд та бүхэн өөрийн үнэтэй хувь нэмрийг оруулах гэдэгт хэрэгтэй байна. Эрхэм Натрачд та бүхэн 85 жилийн түүхэн олд амжилтыг дүүн хэвсэж улс орны өсрөнгөө хүчлийн заал дээр цаашдын шин зорилтуудаа дэвшүүлэн тавьж амжилттай ажиллахын ёроодыг өргөн дэвшүүлье. Улс орн маань цэцгэлэн хөгжих болтугай Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батбол. За манай Натратын тухай хуулийн шинжилсэн төсөл их хурлаар хэлцэж байгаа энэ нийтэд их хурлын дарга ерөнхий сайдраас үлдээлт ирүүлсэнтэй нийт Натратын нэрийн өмнөөс талархлаа хэлье. Бидэнд хүргэж уншиж танилцуулсан шагналж дарагтаа долгор зөвлөлтөө мөн талархлаа хэлж ажлын өдөр амжилтсан ирээ. За өнөөдөр нэг хуралд нэмтэрч сайд оролцож байгаа дэд ажиллагаагаар чөлөө гуйгаад удал сайд хууль зүйн дотоод хэргийн яавар төлөөлөн оролцож байгаа. Ингээд удал сайдыг хэлчихье. Та бүхний энэ өдрийн амар амгалан гэж нэрчгийе. Сая ахмад ерөнхийлөгчийн хэлснээр өнөөдөр Нямдаг сайдад хойшлуулшгүй ажил гарсан учраас та бүхнээс хүчил өчөөд намаа та бүхэндээ очиж бас баярын мэндийг хүргэж баярынхын үйл ажиллагааг хуваалцаж ирэх гэж хүсье. Би өнөөдөр жоохон хоцорч авч ирсэнтэй хүсэл өчөө. За Монгол улсад Натратын байгууллага үүсч хүрсний түүхт 85 жилийн орон баярын өдрийг тохиолдуулан Натратын үйлчлэгийг хүмүүн олондоо төвөө буулгах хүчин зүтгэж яваа Ахмад үе шинэ зүүнээ Натратчтай хууль дотоод хэргийн яам болон хууль зүйн дотоод хэргийн сайдын нэрийн өмнөөс шинэ сэтгэлийн халуун баяр хүргэж мэдчилье. Монгол улсын шүүх ядлын яамны 6 байгууллагын нэгжийн харьяа гэрээ зэргийг гэрчлэх батлах хэргийг эрхлэх салаа нэртэйгээр 1925 оны 10 сарын 16-нд Бөмбөсөөрөнд тавигдаж байсан Натратын байгууллага эдгээр эгнээндээ олон зуун хуульч Натрачдыг нэгтгэсэн нийт нөхцөл төвсрийн хэмжээнд өөрийн салбартаа мэргэжлийн байгууллага болон
өсөж хөгжлөө. Монгол улсын төр засгаас натуралын байгууллагыг зохион байгуулалтын хувьд эрхжүүлэх, мэргэжлийн болсон хүчлийг хангах, мэргэжид арга зүйн дэмжлэг сурталчилгаа үзүүлэх, натуралын үйлчлэгээний бүтээмжийг нэмэгдүүлэх хэрэгжүүлсэн оройтой арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн юм аа. Натуралын байгууллагын үйл ажиллагааны чиглэл чиг үүрэг, баримтлах зарчмыг тодорхойлсон хууль зүйн баримт бичгийг төр засгийн байгууллагаас тухай бүрэн батлан мөрдүүлж байсан ба тухайн цаг хугацаанд үүргийг үүсгэсэн түүхэн ач холбогдолтой илгээр алтан энэ байгууллагын түүхэн баримт бичиг дурсгал болгон үлдэж байна. Бүгднийхээ Монгол улсын сайд нарын зөвлөлийн 1941 оны 3-р сарын 27 оны өдрийн 7-р хуудас Монгол улсад Монгол ард улсын натуралын тухай дүрмийг багсан нь натуралын байгууллагын хувьд анхны бий даасан хуульчилсан арга байсан юм аа. Ардын сайд нарын зөвлөлийн 34 оны 32-р хуудас баталсан бүгднийхээ Монгол улсын аливаа гэрээ бичиг дүрмүүдийг ишлэх тухай дүрм бүгднийхээ Монгол улсын сайд нарын зөвлөлийн 52 оны 257, 64 оны 554-р тогтоолоор баталсан бүгднийхээ Монгол улсын натуралын дүрм зэрэг натуралын байгууллагын үйл ажиллагааны чиглэл, баримтлах зарчим, журмыг улам боловсронгүй болгож зохицуулсан байдаг гэлээ. Бүгднийхээ Монгол улсын ардын их хурлын тэгүүлэгчдийн 85 оны 3-р сарын 20-ны өдрийн 85-р зарилгаар натуралын хуулийг бүгднийхээ Монгол улсын натуралын хуулийг баталсан нь натуралын байгууллагын зорилт чиг үүрэг, үйл ажиллагааны зарчмыг зохицуулсан анхны хууль эрх зүйн баримт бичиг байлаа. Энэ бүхнийг дурсгын учир нь өнгөрснөө иргэн харж үйл ажиллагаанд бодиттой төлөв хийж байх. Өмнө тавьсан зорилгыг өмнө тавьж бүхий төлөө ирмэлцэх үйл ажиллагааны шинэлэг арга хэлбэр ажил үйлчилгээний илүү төс боловсронгүй үйл ажиллагааг эрхлүүлэхийг цаг хугацаа биднээс шаардаж байгааг илэрхийлэх гэсэн юм аа. Нийгмийн харилцааны өөрчлөлт, шинжилэл, улс орны хөгжлийн чиг хандлага, дэлхийн улс орнуудын эрх зүйн зохицуулалтын нийтлэг жишг, практикт суурилсан Монгол улсын хууль тогтоомжийг боловсронгүй болгох үндсэн чиглэл, эрх зүйн шинжилгээний хөтөлбөрийг хүрээний эрх барих болон гүйцэтгэх засгийн байгууллагаас он өртөөлөн баталж, натуралын байгууллага түүний үйл ажиллагааны эрх зүйн үнцийг боловсронгүй болгоход анхаарч ирсэн юм. Ялангуяа бүрийн зарим чиг үүргийг бүрийн бус олон нийтийн байгууллагаар мэргэжлийн байгууллагаар үүсгэх хүрээнд натуралын үйлчлэгийг хувийн хөвсөлд чиглүүлсэн нь бодлогын хувьд оновчтой шийдвэр болсон төдийгүй бүрийн энэ төрлийн үйлчлэгийг зах зээлийн зарчим, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн иргэдэд ойртуулах, улмаар олон орон хуульчид өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажлын байраар хангах боломжийг бий болгож хүрийн төсөв хөрөнгийг хэмнэсэн бодлогын чанартаа зөв алхан болсон гэдгийг өнгөрсөн хугацаа бидэнд харуулж байна. Цааш натуралын байгууллага түүний үйл ажиллагааны зарчим, зохион байгуулалт, чиг үүргийг илүү тодорхой болгохын зэрэгцээ натуралын үйлчлэгийг нийтлэг болон тусгай журмыг хуульчлан зохицуулах, натуралын үйлчлэл хийх хүрээг хязгаарыг тодорхой болгох, сайн бүрийн үндсэн дээр буюу үргэлжлүүлэгчийн хүслээр бичиг баримтыг гэрчилдэг байх зарчмыг удирддаг болгон натуралаар заавал өршөөлөх бичиг баримтын төлөвийг зөвхөн хуулиар тогтоох. Хууль зааснаас бусад тохиолдолд төрийн байгууллага албан тушаалнаас бичиг баримтыг натуралаар өршөөлөхийг шаардсан дүрм журам гаргахыг хориглох зэрэг наривчилсан зохицуулалтыг бий болгох. Түүнчлэн натуралын хууль тогтоомжийг бусад хуультай нийцүүлэх, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулах, эрх зүйн хийдэл давхартлыг арилгах зэрэг эрх зүйн орчинд боловсронгүй болгоход чиглэсэн арга хэмжээг бодлогын түвшинд авч үзэж байна. Үүний зэрэгцээ хууль зүйн үйлчлэгээний нэг төрөл болох натуралын үйлчлэгээний бүтээмжит чанарыг дээшлүүлэх, иргэдээс энэхүү үйлчлэгийг тэгш бүртгэх боломжийг хангах орон нутагт ялангуяа сундаг мэргэжлийн натуралч дайгуулах чиглэл цаашдаа анхаарах болно. Та бүхнээс иргэд байгууллагад үзүүлж буй ажил үйлчлэгээ нь хэний ч биш, зөвхөн энэхүү ажил үйлчлэгийг бүртэж байгаа арга түмний үнэлэмжээр дүгнэгдэн гэдгийг анхаарч цаашид илүү бүтээмжтэй, чанартай, шуурхай үйлчлэгийг түгээж ажиллана гэдэгт итгэж байна.
Ойн өдөр нийт натраалчтай ажлын амжилт эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За одоо Оросын холбооны улсын Сайн бас энэ ойн баярыг тохиолдуулан өөрийнхөө гарын дэлхийг нийт натраалчтай танхимд үлдээж байгааг дамжуулж өгнө үү гэсэн юм аа. Оросын холбооны улсын холбооны натраалчдын танхимын ерөнхийлөгч Сазонова Мария Ивановнаас манай нийт натраалчдад мэдчилгээ ирүүлсэн байгаа. Энэ мэдчилгээг манай удирдах төлөвшөө хэмжиж хэлцэнэ. Хатгаач явсан байж байгаа. Үндэд хатгаатай ерөнхийлөгч Оросын бүх натраалч болон өөрийнхөө нэрийн өмнөөс Монгол улсад натраалтын байгууллага үүсч үлдсэний 85 жилийн ам баярыг тань болон танай хамт олон чин сэтгэлээшээ дэвшүүлж. Энэ урт хугацааны туршид Монголын натраал нийгмийн хөгжүүлэх болон иргэдийн жигцэн хамгаалалтыг хангахыг хүсэж өндөр амжилт болсон гэдэг эзэлтэй байна. Завшааныг ашиглан Монголын натраалтад хөгжил улам боловсронгүй болохыг хүсэн ерөнхий яатан Монголын натраалт улсынхаа нэгдсэн систем хүндтэй байр эзэлж төрийн эдийн засаг нийгмийн тогтолцооны нэгэн үндэс суурь болно гэдэг найдаж байна. Олон улсын хамтын ажиллагаанд хоёр орны натраалч нарын мэргэжлийн түвшинд дээшлэж харилцан хөгжиж өгч үлдээ гэдэг бат итгэлтэй байдлын хувьд холбооны натраалчдын танхим Монгол Оросын натраалчдын танхим хооронд мэргэжлийн харилцаа тогтооход тусалцаа үзүүлэх бэлэн гэдгээ танд мэдэгдэж байна. Хүндэтгсэн Сазонов. Спартак төрний тойргийн натраалч Бамбатар хэлээ. За манай хойцоо дотоодны яамны хавья агентлагаас манай хамгийн ойрхон сургалтаараа хамтарч ажиллаж байгаа хойцоо үндэсний хүрээлэнгийн дараах генерал багчаад ирсэн байгаа. Энийг энэ дөрөв. Одоо дөрөв хэд яаж хасаа. Таавд Монгол улсад натраалтын байгууллага үүсч үлдсэн 85 жилийн он баярын үржиг ажлын амжилт эрүүл энхийг хүсэн өрөөё. Натраалтын байгууллага анх үүсгэн хөгжлөө шүүх явдлын яамд нэгэн хилцээс үүсч өгч байсан бол одоо Монгол улсын хэмжээнд нийтдээ 285 натраалч засаг захиргааны нэгжийн дагуу натраалтын үйл үүсгэл болон гадаад улс орнуудад төрийн байгууллагад амжилтсан натраалтын үйлчлэгийг өргөн хүрээгээр явуулж эх орны өнцөг болон бүр төрийн чиглэлийг амжилттай гүйцэтгэж олон мянган иргэд үүдийн этгээдэд үйлчлэгээ өгүүлж хууль ёсны эрхийг хамгаалан амжилттай ажиллаж байгаа гэхэд та бүхэн эргэлзэхгүй зэ. Хэдийгээр 85 жилийн урт хугацаа боловч натраалтын үйлдэлийг хийх заавар аргачлал дүрмээр үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр натраалтын байгууллага өөрийнхөө хуультай болж олон хуулиудад эрх зүйн зохицуултыг хууль дуртай байгууллагад баталгаажуулан үйл ажиллагаа явуулж байгаа нь нийгэм түүний үүсдэх үүрэг сар хүрээгүй итгэж байгаа гэж байна. Натраалтын байгууллагын нийгэм үүрэг эргэлтэлцээ түүний жишээ бүрийг боловсронгүй болох нь эрх зүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг бид бүхэн өнөөдөр мэдж байгаа болно. Энэхүү эрх зүйн орчныг боловсронгүй болохдоо натраалтын үйл ажиллагааны талаар дэлхийн нийтийн чиг хандлага натраалч хүнд явагдах эрхэм чанаруудыг зайлшгүй тодруулах түүнийг мэдэж авах нь гарцаагүй маа гэдгийг ойлгож байна. Дэлхийн нийтэд натраалт үүсч бий болоод нэг бас 100 жил болж байгаа бөгөөд натраалтын түүхэн үйлчлэлийн хурд чүүгчийн дараа 2 дахь ууч мэрэгжил болохыг эрдэнэтэн мэрэгдэл судлаачид бас дэвшүүлсэн байдаг. Натраалтын үндсэн чиглэлийг энгийн үгээр тодорхойлбол хүмүүсийн хооронд магаан гэх явдлаас урдсан сэргийлэлд оршдог бөгөөд натраалтын мэрэгжил нь дэлхийн нийтийн өнөөдрийн бүртэл эрэлт хэрэгцээтэй байсаар байгаа юм байна. Дэлхийн